Тэгээд 7 хоногт бол нэг 50-60 км гүйдэг. Ерөөсөө ийм ритмтэй ариг тамхи бол огт хэрэгэлдэг. Тийм л юм. Оюуны болоод биеийн маш сайн өндөр одоо дасгалж болтой явжсэн юм хүн байна шүү дээ. Тийм, ер нь бол их өндөр потенциалтай хүн байсан л да. Шал өөр мэрэгжлийн хүн ийм их олон ном эмгэгтэж бичсэн гэхээр үгүй би ч одоо сэтгүүлчин ер нь энэ байтугай энэ талын тал юм хийлүү гэж бодонгуудаа сонирхож ирсэн тэр байхгүй. Тэгэхээр энэ тухай бол би бас редактор Майцгийг бас судалж уншаарай гэд энэ номнуудыг бас бэлтгүүлсэн учиртай юм л да. Аялын тухай одоо олон дурсамж тэмдэглэлүүд байдаг. Залуучуудаас уншаад үнэхээр бахархаж бас догдолж исэн юм тэмдэглэлүүд байсан. Тухайлбал одоо тэр Банхар нохойн тухай одоо Бат зориг аялагчийн маань бас бичсэн юм тэмдэглэлийг уншаад залуучуудыг тийм сэтгэл хөдлөсөн тухайгаа бичсэн байсан. Түүнээс гадна их тийм одоо бэрхшээлтэй зүйлс олонтой тохиолдож исэн гэдээ ярьж исэн. Бэрхшээлтэй аюу тохиолж исэн. Одоо тухайлбал Якутск хотод уран маань бараг сар болсон шүү дээ. Тэгээд сар болох хугацаанд тэнд чинь яаж амьдрах вэ? Одоо мөнгө байхгүй. Нөгөө санхүүжилт Монголоос мөнгө байхгүй юм чинь тэр гурав чинь өөрсдөө юу хийж чаддгийг л ерөөсө үзүүлж харуулж л энэ амьдсан байгаа. Одоо манай хадам аавын хувьд бол одоо өөрөө эмч хүн учраас одоо тэнд нөгөө Якутс зоолото гэдэг нэг том үйлдвэрийг одоо санитар гэсэн соёлын газарт нь очиж эмч хийчихсэн гэдэг бод. Тэгээд эмч тодорхой хугацаанд угаагаал юм хийгээл зүү тавиад хийгээл хамар өдр угаагаад те. Тэгээд оронд нь яасан гэхээр бид дуурайг өдөрт 3 удаа хоолж байгаараа гэж нөхөө ерөнхий эмчтэй текст тохироо тэрний тухай энэ одоо энэ тэмдэглэлийн дэвтрүүд дээр байна. Тийм байна. Би уншчаа. Дэвтрүүд нь энэ тэр өдрүүдийн тухай бүгдийг нүцсэн байна. Тэгээд энэ сайн хадгалж авч үлдээд. Тийм зүйл бүгд байна. Тэр ингээд. Сибирийн тэр өтгөн ой шугууд их олон одоо бэрхшээлтэй зүйлс байдаг. Ан араатнаас өксүүлээд одоо оргодол босуулт хүртэл хүн тэнд байдаг байсан гэд. Би Бат зориг аялагчийн нэг тэмдэглэлийг уншиж ирсэн л да. Тэнд нэг тийм оргож явсан хоригдолтой таарсан гэд ярьсан байсан. Тэнд бол өөрсдийнхөө жинхэнэ нэг оюун ухаанаараа л малтарч үлдсэн гэсэн тийм тэмдэглэлсэн. Тэр үнэн үү? Тэр үнэн. Тайг дотор бүтэн өдөржингөө тэр орс дагаж явсан гэж байгаа. Нөгөө гурав чинь. За. Тэгээд нэг ингээд хожил дээр майхан заахнаа осоо суу засаад ингээ хоол унддээ байж л нэг орс орж ирж байгаа. Буутай. Тэгээд шууд буу тулгаал бага алт мөнгө өг гэл шууд харанхуй шүн тий аимшигтай шүү дээ. Тэгээ нөгөө урав чинь уцраа хэлсэн чинь аав тэндээс хэлж ийн л да. Монгол ёсонд бол орой хоолн дээр орж ирсэн хүн бол манай хамгийн хүндтэй зочин байдаг. Танаас ойрт хоол гэдгсэн. Нөгөөдөг чинь өссөн байгаа шүү дээ. Бүгд ялгаа байхгүй. Тэгээ ойртож ирээд тэгээ бас их ойртохгүй байна. Муу санаатай байсан гэдэг чинь хажууд нь модны хожууд дээр ирчээ бууга ятцаад тэгээ хоолын нийтээ тэгээ хоорондоо яриад тэгээ тэр орс хэлж ийн л да. Бүтэн өдөржингөө та нарыг ингээд дагаж явуулаа тий. Та нар яг эр хүний замаар явж байгаа юм байна. Та гурав одоо ингээд 3 булганы арьс шидж өгөөд нэг хоолндоо хэрэглээрээ. За манай Сибирь нутаг над шиг юм хүний олон мянган хүнийг агуулдаг шүү. Болгоомжтой яваараа гэж хэлчихээ. Тэгээ явсан гэсэн тийм яриа байт юм л. Одоо бол бараг домог. Одоо бол домог л тоо. Тэ. Үнэхээр энэ гурван аялал бол одоо үнэхээр бод домог л. Би тэгээд бас түрүү хэлжлээ нэг гайхаад байсан юм. Энэ одоо ингээд энэ олон номыг одоо эмхтгэж бичээд зарим нь хэвлэгдээг байгаа тийм ээ. Том баяр бол одоо зүгээр ингээд тарахад ойлгомжтой дөө энэ хичнээн хэмжээний ажил байна гэдэг. Энэ зорилго нь одоо юу? Яах гэж хэлүүлээд одоо яах гэж байгаа вэ? Гол зорилго нь бол энэ аялал одоо ерөөсөө Монгол хүний физиологи онцлог энэ ч бол бидний нэг л гайхамшиг. Монголчууд бидний тэгээ энэ гайхамшигт аяллыг л одоо манай хойч ирээдүйд залууч. Ятгмаар өөрөө энийг бол зохиож бичээгүй. Энэ бол эмхтгэл тийм ээ. Эмхтгэл. Нэмж өөрөө энэ материалыг одоо аялал зориулаад эдний маршрутын дагуу тарлах бүх юмны тухай бичсэн байлээ шүү дээ. Тийм мэдээллүүдийг оруулж гисэн. Яагаад тэгэхээр одоо аавын өөрийнх нь одоо энэ хоёр цэнхэр байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө Орос улбаны улсын нутгаар явсан л аялна. Зөвхөн. За энэ аяллаа товч юм яг өөрийн гараар бичсэн энэ ингээ гартсан байгаа. Одоо тухайлбал энэ дээр Якутск хотод орон нутгийн музей үзлээ гэж байгаа. Тэгэхээр одоо орон нутгийн музей үзлэхээр бол аавд бол өөрт нь ойлгомжтой тий. Гэтэл одоо би тэрийг өшөө дэлгэрэнгүй гоё болгож тий. Якут хаанаас гаралтай саахан унтцдаг. Тэгээ одоо дээрээс нэмээд одоо энэ нөгөө
Аслан зааны тухай бол эн чинь баг саагаачуудын бас нэг үндэсний бэлэг тэмдэг болдгийм байлээ. Мамонт гэдэг. Тэгэл Монголд нөгөө мамонтын тухай, зааны тухай оруулж өгөөл одоо саахаа гэдэг чинь ямар ч Дэлийг баяжуулсан. баяжуулаад ингээд явцсан. За өөрийнхөө тухай товчхон танилцсан зохиолч биш, редактор биш, алин хэвлэлийн газар ажилтдаг юу Ажилтдаг. Гайлын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвийн За. багш, Гайл улсын байцаагч Утган баяр. За. Тий. Тэр Гайлын улсын байцаагч Утган баярын бичсэн энэ ном удахгүй та хүн түргэн. За хоёрдугаарт энэ Батцэрэг одоо хаана байна? Нацагням хаана байна? Энэ хүмүүс. За Батцэрэг ахлагчтай би сүүлийн 5 жил ер нь холбогдох гээд ер нь чадахгүй байгаа. Одоо гэр бүлээрээ Америк нэгдсэн улсад гарцсан тэнд амьдарч байгаа. Тий. За Нацаг намын хувьд бол бид хаяа уцаар ярьдаг. Өө за. Тий. Бас их дайжгүй тэр чинь гайг холбоотой. Би бол Нацагнямагийн дурыг гэж бодсон боловч бас энэ нэг ном эмгэгтэж байгаа редакторын хувьд өнөөдөр ингэ танилцуулчих. За хэрвээ Нацагням ирсэн бол цэвэр аялын тухай өөр яриа болохоос учраас ийм учиртай юм. Тэгээд миний хувьд бол өнөөдөр манай үзэгчдэд энэ үдэш сонирхолтой сайхан мэдээлэл материал бэлтэж өглөө. Тэгээд энээс хойш бол би тэр Нацагнямтай уулзъя, бус хүмүүстэй уулзаад арай дэлгэрэнгүйгээр баримтат нийтлэл юм уу, кино хийх, эсвэл сүмхүү туслах ийм л ажил хийж би бодож байна. Тэгээд боломж олгосон бас редактор майцлагтай бас их баярлалаа. Гэлээла амьдрал бол аялал гэдэг юм сайхан үг байдаг. Тэгэхээр өдөр бүрийн амьдралдаа олон одоо гайхалтай зүйлстэй учирч тэр болгоно сайхан зүйлийг мэдэрч явна гэдэг. Миний хувьд бас их аз завшаантай юм зүйл боллоо. Тэгээд таны цаашдын ажилтнад нь амжилтыг хүсэж байна. Тэгээд олон сайхан номнуудыг манай үзэгчдэд түгээрэй. Энэ алтан боломжийг бүү хадагддаг шүү дээ. Энэ завшааныг тохиолдуулаад танай телевизийн хамт олонд одоо энэ номыг эмгэгтэйгч миний биес одоо энэ номын дээжийг бас дурсахыг гэж бодож байгаа маань та бүхэн тэгээд хүлээж авах уу? За Номноос илүү дээд билег гэж одоо хаах хүлээ тэгээд босож авъя. За ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Намын цагаан буян дэлгэрэх болтугай.